Өнөөдөр бүгдээр ганцаарл гэдэг сэдвийн талаар үздэсгээ нэ. Тэгээ ганцаарл гэж юу вэ? Энэ бол ганцаараа байхтай хүн яг яг тэрхүү сэтгэл зүйн төвшөнд болдог зүйл байгаа. Тэгээ ганцаарл гэдэг зүйл хаанаас эхэлдэг вэ гэвэл яг юм гоо хохирогч гэж бодож сэтгсэн үеэс эхэлдэг. Хизээ хүн хохирогч гэж бодож эхэлдэг вэ гэвэл хохирогчийн сэтгэлгээтэй болсноос эхэлдэг. Тэгээ хохирогчийн сэтгэлгээтэй болно гэдэг нь юу вэ гэвэл хүн аливаа нөхцөл байдал дээр өнөөдөр энэ хүү зургийг харах юм бол хүн болгон ингээд хүнийг чичилсэн байгаа мэ тараад ингэсэн байна. Хохирогчийн сэтгэлгээ гэдэг нь хүн өөрөөгөө бусдын үйлдэлийн хохирогч гэж байнга үздэг. Асуудлынхаа төлөө гадны хүчин зүйлийг буруутгадаг. Нөхцөл байдлаа өөрчлөх чадваргүй мэт санагддаг сэтгэл зүйн сэтгэлгээ юм аа. Тэгэхээр хүний сэтгэл дотор гадна болгож хүний сэтгэл зүйд болж байгаа зүйл амаа. Тийм болохоор хүн юу гэвэл ингээд альва нөхцөл байдал амьдрал маань болж байгаа зүйлс маань ингэж бусдын үйлдэлээс болсон гэж байнга үздэг нэг удааш. Би одоо ингээд юм бораарстай яад бол намайг багахад аав ээж маань тослоогүй, нүрийн тослоогүй. Би юм махлаг яад бол намайг багахад хүмүүс тэгж хочилдог байсан. Тэгээ хоол их өгд би ингээл орог шүлцээд л гэсэн таргалдаг ч гэх мэтэр альва нөхцөл байдал альва нэг зүйлийг өөрөөсөө биш дандаа бусдаас гэж байнга үздэг. Тэгээд асуудлынхаа төлөө ингээд дандаа бусад зүйлийг буруутгадаг. Тэгээд нөхцөл байдлыг ингээд өөрчилж болохгүй мэт гэж санагддаг зүйл хэлж байгаа маа. Тэгээ бүгд илүү их нарийн үздэхэд хохирогчийн сэтгэлгээний шин чанар байна. Тэгэд энэ юуг бол бүгдээрээ ингээд хохирогчийн сэтгэлгээтэй байгаа хүнийг тодорхойлно гэвэл хамгийн ихний болохоор бусдыг буруутгах байдаг. Бусдыг буруутгаж тэгээ асуудал альва нэг нь болж байгаа зүйлс гадны хүчин зүйлс эсвэл бусад хүмүүстэй холбдог бөгөөд бусад хүнээс болсон гэж үздэг. Өөрийн он бүр огт биш. Дандаа гадны хүчин зүйлс гэж бодож үздэг. Хоёр дахь нь болохоор хүчгүй юм бид ямар ч хүч чадалгүй мэд амьдрал маань нөхцөл байдлаа хянах чадваргүй гэж үздэг. Би ингэж хийгээд хичээгээд байхад тэр нэг юмнаас болоод тэр намайг оромжлсноос болоод ингэснээс болоод бага ахтай би шарах авцсан. Тийм болохоор би одоо юу ч хийжсэн ингэж болохгүй байна гэж альва нөхцөл байдлыг буруутгахаас эхэлдэг байгаа. Тэгэхээр нөхцөл байдлыг хянах боломжгүй мэд үздэг. Гурав дахь байл нь болохоор гутран үзэл. Амьдралын талаарх ерөнхий тийм сөрөг хандлага хамгаалж идэг байгаа. Тэгээд ийм юм арахаар ингээл энэ ч болохгүй, тэр нь ч болохгүй байна. Аливаа ингээд үнэхээр 10 сайхан, үнэхээр гоё сайхан байжгаад тэг надад тэгтээ ийм байхгүй, надад ийм болохгүй, ингэхгүй, тэгэхгүй гэдэг дандаа тийм гомдлох, утран байдалтай болохгүй, дандаа сөрөг ганцхан юм нь олж хараад тэг тэрнээсээ ингээд болохгүй нэг тэгж харахыг хэлдэг юм аа. Дөрөв дэх нь болохоор хамгаалалт. Тэг яг одоо хохирогчийн сэтгэлгээтэй хүн байвал хамгаалдаг. Тэг бусад хүмүүс туслах эсвэл шийдэл санал болгохыг оролдох үед тэр ингээд шууд хариулуулдаг зүгээрээ цаашаа гэдэг. Эсвэл холбоогоо таслах юм уу те ярихгүй мэд ингээд баг ингээд авч хилцээгүй мэд тиймэрхүү хариу үйллийг үзүүлдэг байгаа. Тэгээд ийм одоо энийг шууд утгаар нь одоо англиас орчуулах юм бол суралцсан арчаагүй байлгцсан. Энэ юу гэвэл энэ сэтгэлгээний нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэсэн итгэл үнэмшилд хүргэж одоо тийм арчаагүй сул дорой байгаа байдлын мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг. Тэр ангууд ингээд юу ч би өөрчилж чадахгүй гэсэн зүйлсийг улам илүү ингээд сураал тийм болохгүй гэж өөртөө итгүүлээд үүний дагуу явахыг хэлж байгаа маа. Тэгээд энэ хөө хохирогчийн сэтгэл хөрөгчийн тэрхүү сэтгэл зүйн яг сэтгцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө байдаг. Энэ болохоор архаг стресс болох боломжтой. Хохирогч болсон мэд мэдрэмж байнга байхад сэтгэлийн түгшүүр стрессийг нэмэгдүүлдэг байгаа. Сэтгэл гутралд орох боломжтой. Энэ сэтгэлгээ найдваргүй байдлаас өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь огт бууруулдаг. Үнэхээр би ингэ дандаа болохгүй хараад байгаа амьдрал сайн сайхан зүйл харагдахгүй байх жишээ нэ тэ. Тэгээ сэтгэл хөдлөлийн ядаргаа бай байнгын сөрөг сэтгэл хөдлөлийн нөөцийг шавхаж эрүүл даван тоолох стратеги хэрэгжүүлэхэд хэцүү болгодог. Ялъя гэсэн чинь байнгын буруугаар харцсан. Дахиад бүр ингэ өнөр маргааш нь болог за маргааш яг л адилхан дөө дахиад имдөө тиймдөө гэл ингээд юм дандаа тийм өөрийгөө буруугаар харсан тэрхүү байдлыг илэрхийлдэг байгаа. Тэгээ хохирогчийн сэтгэлгээг даван туулах стратегиуд бүгд өндөр ингээд ганцаарл гэдэг зүйлийг үзэж авал одоо сэдвийн дагуу үзэх боловч яг хохирогчийн сэтгэлгээ гэдгийг бүгдээрээ даван туулах талаар стратеги бүгдээр хамтдаа үздэг. Тэгээ юу гэвэл эхлээд за би хохирогч мэт ингэ сэтгэж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөх юм байна. Бусдын эсвэл гадны нөхцөл байдлыг буруутгаж байгаагаа тодорхойлох бөгөөд мөн хүлээн зөвшөөрөх юм байна. Би дандаа хүн буруутгадаг юм байна. Дандаа ингэ энэ юм бол би ингэ хохирогч мэт ингэ хүлээн зөвшөөрж байгаа тийм байна.
Гэтэ ингэж би хохирогч мэд бусдын буруу гэдгийг өөртөө итгүүлэх биш. Зүгээр би ингэж сэтгэж байгаа л хүлээн зөвшөөрнө. Тэгвэл бусдын буруу шүү дээ. Угаасаа тийш буруу шүү дээ. Энэ л хүлээн зөвшөөрөл биш шүү. Хоёр дахь нь болохоор хариуцлага хүлээх. Тэг би өөрийн хариу үйлдэл сонголтоо хянах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ нөхцөл байдлаас би яаж авах вэ? За одоо би шинэ турья гэж бодоход би нэг хүн гээд бага хахад надад хоол их өгснөөс болоод юм. Бага хахад надад ингээд одоо ингээд сүүлийн өөх хөөснөөс болоод би тархалцсан тэгээд одоо ингээд байгаад байгаа гэсэн утгатайгаар биш. Яг одоо яг би эрүүл саруул хоолж болно. Би дасгал хөдөлгөөн хийж болно. Би хийж болно. Би чадна. Би чин хаяж чаднаа. Би өмнө хизээчин багсгаж үзээгүй ч гэсэн би одоо хаяж чаднаа гэх мэт өөртөө юм эерэг бодлоод эхэлж тэрний араас хийж үйлдэл сонголт хийх боломжтой гэдгээ өөртөө мэдэх хийг ингэж хүлээн зөвшөөрөх байгаа сэтгэлгээндээ харах үйлчлэгээ өгч сэтгэлгээндээ хүлээн зөвшөөрөх зүйл байгаа. Гурав зүйл нь болохоор сөрөг бодлуудаа дахин тодорхойлох. За ингээ орон. За одоо биш бүгд ингэ одоо би одоо махлах хүн. Тэгээ би одоо яг өөр дөр жишээ авчи. Тэнгуудаа хүн болгоны жишээ өөр шүү. Зарим хүмүүс нь ингээд би ганц бие, зарим нь би туранхаа гэж бодох чинь. Өөр дөр жишээ авчих нь амар. За би одоо махлаг ийм амар бүдүүн хүн гэж байн бодонгууд яг энэ бодлуудаа дахиж тодорхойлох. Энэ нь яг үнэн үү гэдээ бурхны үгийн дагуу үнэн үү гэнэ. Бурхан аа бол гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж байна. Өөрөөр хэл бүтэн гэж тодорхойлоод байдаг. Энэ буруу юу гэхээр буруу тодорхойлж байна. Тэгээ сөрөг итгэл үнэмшлэг нь үнийн эсхийг нь асууж зорих хизээж турохгүй гэсэн хүмүүс байдаг. Би үл өөрийгөө торно. Би үл яг би бол бадрал яг өөрөө би Чингээс одоо ингэ хасж байгаа. Би маш сайжир өндөртөө итгэж байгаа. А тэнгууд нь хоригчийн сэтгэлгээ түн яадаг бол сөрөг итгэл үнэмшлийг үнийн эсхийг нь асууж сорих хэрэгтэй байгаа. За ингэ асуу энэ яг үнэн үү? Турахгүй гэдэг тийм хүн бодож ирлээ шүү дээ. Энэ үнэн үү гэдгийг бид нар шалгаж үзэх хараа. Тэгээ гурав нь болохоор өөрөө ялан дийлдэг бодлуудаа эерэг баталгаагаар солих. Би чадна, би өмнө хийжсэн, би өмнө ингээд тоондоо сайн байсан шүү дээ. Тоондоо сайн бол бусад зүйлсээ би хийж чадна. Би урлагийн тийм зүйлд номерт би сайн дуулдаг гэсэн. Тэгэхээр би чадна гэж итгүүлэх байгаа. За тэгээ шийдлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх байгаа. Тэгээ юмгууд нь за би яг энэ нөхцөл байдлаас гарахын тулд яах вэ? За би эрүүл хооллоно. Тэгэхээр 6 цагаас хойш л хоол идэхгүй. Би чихтэй мэдгүй юм дий анхаарлаа асуудлаас боломж шийдэл рүү шилжүүлнэ. Тэгэхээр сэтгэхийн оронд за би өнөөдөр ингээд би өстэй ийм гэж ингэж буруу эрэг буруу сөргөөр бодохоор эрэг зүйл хийх нь бол би ямар алхам хийх ёстой гэдэг хүн бодоод би бодоод тэрнийхээ араас явахыг хэлнэ. Тэгээ чадна гэдэгт итгэхийн тулд жижиг хурц болох зорилтууд их юм. Би өнөөдөр 26-аас хойш хоол идэхгүй. Маш ингэ. За бүр эхэндээ ингээд орой их ажлын оройд 7-ыг тарчдаг юм. За би орой 9-оос хоол идэхгүй. Энэ жижигхэн юм шиг боловч энэ бол ялалт тахгүй. Нэг ялалт чи 2 болон 2 ялалт чи 3 болоод тэгэд олон болоод бүх тэр талбар дээр ялалт нь дадал болоод тэгээс үл ялдаг байгаа. Тэгээ тав дахь нь болохоор өөрийгөө танин мэдхүйг хөгжүүлэх хэсэг байгаа. Тэгвэл сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийг хянаж өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгцээтэй зүйлсэн. Тэгэхээр ингээд би ч одоо ийм гэм би иймэрхүү нөхцөл байд ийм хариу үйлдэл гаргаж чадна. Би яг энэ үед ингээд хүч чадалтай бол гэдээ өөрийгөө танин мэдрийг өөрийгөө хөгжүүлэх байна. Бусаас дэмжлэг авах, найз нөхөд тайртай тэгвэл гэр бүл эсвэл мэрэгжлийн хүмүүстээс ярилцах нь чухал байгаа. Би ингээд сөрөг бодоод байна. Надад туслаач. Тэр хүмүүс адилхан тийм харин тийм шиг бүдүүнштэй гэж тэгж доромжилдог хүн биш. Харин хүмүүс гот эсхүүд нэг яах вэ бүдүүн л энэстэй тэгтээ одоо тэг яах вэ гэх биш тэр хүмүүс энийг дэмждэг таныг ярилцдаг тэнийг урамшуул зоригжуулдаг хүмүүстэй хамт ярилцаж асрах зөвлөгөө авах гараагаа тэдгээр хүмүүстэй цуг байх хэрэгтэй таа. Тэгэд үнэхээр бүр их хүнд хэцүү зүйл ахын сэтгэл зүйчтэй гүнзгий асуудлуудыг шийдэж эмчилгээг авах хэрэгцээтэй байгаа. Тэгээ хохирогчийн сэтгэлгээний шалтгаанууд байгаа. Тэгээ ямар зүйлээс энэ болдгоо гэвэл эхлээд гимтлээс үүссэн байдаг. Ялангуяа бага насндаа хүчирхийл мах бодийн болноос одоо махан биеийн хүчирхийлэхээр л хүн ингээд одоо махан биед нэг хүрэх хамаагүй газар нь хүрэхтэй. Жишээ нь одоо ингээд одоо Монгол тамхилын идэр гэдэг шиг энэ бол буруу энэ бол тийм хүчирхийлэл зүйл байгаа. Ийм зүйл хамаа шууд таслан зогсоох хэрэгтэй. Энэ бол болохгүй. Энэ хүн маш гэмтэл авчирдаг байгаа шүү. Хүүхдүүдэд энэ үнэхээр болохгүй. Энэ бол тийм гаж зүйл байгаа шүү. Монгол зүгээр гэж ярьж боловч тийм гаж зүйл байгаа болохгүй. Тэгээд заримдаа хүмүүс ингэ үл тоомсорлолд өртсөн туршлага нь энэ сэтгэлийг бий болгож болзошгүй байдаг. Ингээл маш гоё ингээл чадварч нэгээр хамгийн гоё цэцэг хийгээл аваад цэцэрлэгээс цэцэг хийгээл аваад ирсэн чинь ээж нь аав нь хөөх яасан гоё дааж миний охин наад энэ цэцэгнийхээ ишиг л аягүй жижигэн зурчиж. Ингээ цэцэг шиг биш зүгээр нэг юм дэлбэрсэн хог шиг харагдаж штеп гээл зүгээр инээгээд өнгөрөх нь
тэрхүү гэмтлийг учруулж байгаа байхгүй юу? Ямар муухай ил гэж муухай ингэж хэлэх тэрхүү одоо боломжийг олгож байгаа. Одоо ингээд манай одоо охин одоо 3 настай тэгээд ингээд яг энэ бичлэг хийж авах үед 3 настай. Тэгээд ингээд зураг зураал аавда бэлэг гээл ингээд чатар чинээгээр бэлэг хийгээл аваад ирдэг зураал. Тэгэл ингээд юм бичээд аваад ирдэг. Тэгээд дөнгууд нь ирсэн юм болно би ингээд ямар гоё ямар мундгийн ингээд дандаа урамшуулдаг. Тэгэхээр одоо ингээд цаасан дээр ингээд юу ч зурсан сараачсан зүгээр ингээд дураараа зурсан зураад өгсөн ч гэсэн аавд маань энэ айгүй таалагддаг юм байна гэж ойлгоод юу ч зурхаас энэсээ айдаггүй. Бид миний үг асар үнцэнтэй бөгөөд тэрхүү гимтэл учруулахгүй ингээд би дандаа босгон байгуулах нь чухал гэдэг болохоор маш их ам дээр хяналт гаргадаг байгаа. Тэр хүн ямар нэгэн байдлаар хохирогчийн сэтгэлгээ нь хаана та гимтэл авсан бэ? Хаанаас гимтэл авч үүссэн бэ гэдэг. За нөгөөх бүдүүн гэдэг шинжлэхтлийн өөрөөр дээр би нэг тийм амар гимтэл аваадсан биш зүгээр яг өөр төр жишээ гаргаж байна. Энэхүү хичээл номлолыг ашиглаад заримдаа хүмүүсийг бүдүүн гэдгээс хүмүүс стресстэй байдаг. Тэгэхээр тэр байдал хизээн цагт хэн нэгэн бүдүүн гэж хэлсэн ингээд хүн шоолохоос ахуулаад эхэлж байгаа. Хүн шоолж явахад хажууд нь үл тоомсорлоод эцэг нэг өөр хүмүүс хамгаалахгүй байгаас нийлээ шоолвол энэ ядал тэр гимтлийг үүсгэж яах жишээ нь байдаг. Тэр гимтэл байдаг. Хоёр зүйл нь хороо сөрөг дэмжлэг, хохирогчийн өрөвдөх сэтгэл эсвэл анхаарал халамжаар шагнах орчин эдгээр ихтгэл үнэмшлийг бэхжүүлж чаднаа. Тэгэхээр яг тэрхүү дэмжихгүйгээр улам их дарцсан байгааг нь хэлж байгаа. Тэгэхээр ингээд тийм хохирогч хүнийг бол өрөвдөж сэтгэх тэрийг ингээд хөөхөдөө яагаад гэсэн юм бэ бүдүүн гэж хэлсэн юм уу за тэгж болохгүй чи сайхан залуу шүү дээ зүгээрээ гэхээснээр тэр хохирогчийн сэтгэлгээнээс нөгөө тийш ухруулдаг. Тэгэн гут нь хөөх ямар гоё үг сонсч байг ч юм боддог тийм. Тэгээ гурав нь болохоор дасан зохицох механизм. Энэ нь болохоор ихэвчлэн амьдралын сөрөг үйл явдлуудыг даван туулах хамгаалалтын механизм болж үйлчилдэг. Тэгээд ингээд сөрөг болсон зүйлийг ялах нь шүү дээ тий. Эхний нэг ингээд тэгсэн байлж гисэн гэж явж байгаа л хүмүүс явж хамгийн сүүл 8-аар тэнийж тэгтэл чи бүдөө. Тэгэл жохон л махлаг болчих. Эсвэл яг яг гэхдээ хариунгаас босны гайгүй турж ямарч гээд нэг юм хэрэггүй сул үг мөгөнд нь хүн имзэглээд байдаг. Тэнгуут нь тэр нэг хариунгаас болжээ гэдэг тэр нэг хэсгийг нь авахгүйгээр юу вэ гэвэл үнэхээр болжээ. Би сайн турж байгаа юм байна. Сайн болж байгаа гэсэн тэр талбар дээрээ ингэж зөөр бодож сэтгэх хэлэх юм аа. Тэгээ хохирогчийн сэтгэлгээнээс бүгдээ ялалт руу бүгдээ явцгаая. Энэ сэтгэлгээний зүйл хүний сэтгэл зүйд болж байгаа зүйл бөгөөд энээс энэ ялалт руу шилжчихэд ерөөс таны дотор бодож дотор ингэ сэтгэж би юунаас үүссэн энээс яаж гарах вэ хийж болох алхмууд хийгээд харин яг тэр муугар бодож байгаагийн яг эсрэг буюу сөрөг бодлуудыг бодцоод сөрөг гэнэ эсрэг одоо эерэг зүйлсүүдийг бодсноор эерэг талбар дээр нь гараад одоо хохирогч буюу муу сэтгэлгээнийх нь эсрэг тал буюу сайн зүйлсийг амьдрал дээр тунгаснараа тэр нь биелэлд орж ин ялт руу болоод ялт руу явна алхмууд хийснээр ялалтанд хүрнэ. За ганцаарл гэдэг сэдв байгаа. Тэгээ ганцаарл гэдэг сэдвийн талаар бүгдээр үзэх нь гол том сэдв нь болохоор гэрлэлт таа. Сая үл ингээд ямар сэтгэлгээнээс болоо ганцаарл гэдэг зүйл бол ингээд тохирогчийн сэтгэлгээнээс болдог бөгөөд энэ тиймэрхүү сэтгэлгээтэй хүн яагаад би ганц вэ энэ би ингэж юм гэсэн энэ гэрлэлт гэдэг сэдвтэй холбоотой байгаа. За тэгээ гэрлэлт доторх юм шийдэгдэх гэрлэлтийн бүгдээр ярих юм нэхлээд тань хамгийн чухал асуудлууд буюу асуудлуудыг нэхлээ ярилцгаая. Тэгэнгүүт гэрлэлт доторх байдаг асуудлууд ба ганцаардлыг бүгдээр шийдэх алхмууд бөгөөд яагаад юун сулдгийг бүгдээр үздэгэ. За Эхлэл номын 2 дугаар бүлгийн 18 дугаар эшлэл 21-ээс 24 дээр эшлэлээр харахад ингэж хэлж байна. Хүн эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш учраас би хүнд тохирох туслагчийг бүтээ хэмээн альджээ. Эзэн бурхан Адамыг гүн ойронд автуулж түүнийг угт унтаж байх зуур хавиргаас нэгийг сугалж аваад ормыг нь махаар бүгэлжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. Адам энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах бөгөөд түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан тул эмэгтэй гэж нэрлэх хэмээн хэлжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлэн тэр хоёр нэгэн бий болох аж хөө гэж байна. За эндээс бүгдээр нарийн хуваа үзэх болно. За гэрэл доторх шийдэгдэх асуудлууд ба ганцаарлал гэдэг. Бөгөөд гэрлэлтэн доторх байдаг юм асуудлууд бөгөөд ямар тохиолдолд гэрлэлтэнд байгаа ихнэр мөн нөхөр ганцаардах тохиолдол гарч ийнэ гэвэл энэ юу гэвэл шийдэгдээгүй гомдол хорсол
удаан яваад хахаараа ганцаардсан мэдрэмж заримдаа төрнө. Тэгээд нөхөр хүн гэр бүлийн өрхийн тэргүүн сүнслэг талбар дээр тэр бүхий талбар дээр өрхийн тэргүүн байх, эрхийг нь ихнэр нөхгүй байх. Эсвэл нөхөр нь өөрөө бас тэр талбарт гарахгүй байхад тэгээд Христ бол яг үгэл Есүс Христ бол нөхрийн тэргүүн юм аа. Нөхөр нь ихнэрийн тэргүүн юм ба. Тэгээ ганцаар л үүсэх шалтгаанууд нь болохоор гэрэл дотор байдаг нь болохоор нөхөр нэг Христийг дагдаггүйд бол амьдралын хэм хэмжүүр нь өөр жанья шугамтай байх жишээ нь тий. Итгэж биш хүн бол одоо ингээд одоо харигдсан цогтойрхон альва нэгэн зүйлс дээр ингээд юун сүртэй юм баг юун ингээд тийм хамаагүй одоо дэг журамтай байгаа тохиолдолд энэ яадаг бол энэ нэг юм асуудал буюу энэ эрэгтэй хүний хувьд бол асуудал биш гэж байна. Эмэгтэй хүний хувьд бол асуудал байдаг. Тэгээ энийг шийдэг үгс бол ийм шийдлийн хувьд ингээд ийм асуудал мэдрүүлээд. Гэхдээ энэ дээр би нөхөрх одоо тэгээд бас нөхөр нь итгэвч болсон ч сүлд итгэсэн нь болохоор эхнэр нь ингээд итгэлийн хэмжээр баг тийм баг том төвшөнд хойлоо очсон байдаг. Тэгээ энэ үе яадаг бол эмэгтэйчүүд ингээд гэр бүлийн сүнслэг байдлыг удирдах төлөвөнд ордог. Нөхрийг сүнслэг байдлаараа өөрсдөө хөвслөөр өсөөсөө гэж хүсэл тавьж мөн шахах шаардах тохиолдол гардаг. Нөхөрний явахдаа бурхан дөнгөж танд мэдж авч ингэж залбираач, ингэж тэгэж, ингэдэг одоо чи ингэхдээ манай энэ мэдэхгүй наа би урдуур нарыг би залбирч заасан нөхөр ойлгохгүй юм чинь өөрөө залбирлж яваал, өөрөө уншаал, ингээд өөрөө үйлчлж яваал хол хаягхаар асуудлууд үүсдэг. Ямар энэ тохиол яах вэ? Эхнэр нөхрийгөө сүнслэг төвшин өсөхийн хүлээн. Тэгээ цуг төвчээртэйгээр хүлээгээд урагшаа явна. Тэгээ өөрөө өссөөр явна. Нөхрийг шахахгүй шаардах. Тэгээ Библийг уншаач чи. Залбираач чи залбирахгүй байгаа чи ингэхгүй гэх биш. Аль гурамшуулна, босгон байгуулна. Нөхрийгөө залбираасаа гэж хүсч бол та залбир. Нөхрийгөө Библи уншаач гэж бол та хажууд нь унш. Нөхрийг уншуулах гэж унш зүгээр та өөр унш. Угаасаа тэгээ бас нөхрийн бодлоо залбирахад нөхөр нь угаасаа сүнсээр өсдөг байгаа. Хуучин хэм маягаар амьдраад нөхрийг эхнэрийг ингээд муулах те хараах тохиолдол гардаг ба энэ гэрлэлт муу буруу нөлөө үзүүлдэг. Яах вэ? Манай нөгөө хар юм гэж хүмүүс ярьдаг те. Ийм манай энийг тэнийг мэдгүй. Энэ юу ч мэдгүй нөө хоолны сав мав гэх юм хар урдын бурханд итгэхээс өмнө ярьдаг байсан жирийн яриач хараал байна муугар ярьж байгаа нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр тэр ярианасаа өөрчлөгдөх юм. Нэг манай муу харам тэнийг юм чадахгүй гэх биш тэр үгсийг хэрэгсэхгүй болгож ийн эснэрээгээд тэг би нөхрөө ерөөж нөрөөгөөд үргэлжлүүлэн нөхөртөөгөө цуг гэрлэлтэн дотор хамтдаа явснараа нөгөө асуудлуудыг шийдэж бөгөөд ганцаарл зүйлээс гарна бас бурхны дуудлагыг бас биелүүлэх юм аа. Тэгээд түрүүний эхлэл 2:18 дээр хэлсэн даа гэр бүлтэй байхаар бүтээгцээ ганцаараа байх нь сайн биш гэсэн байгаа. Тэгээд эзэн бурхан хэлж байгаа байхгүй. Хүн ганцаараа байх нь сайн биш учраас би түүн тохирох туслагчийг бүтээ хэмээн альжээ гэж байна. Бурхан хүнийг ганцаараа байгааг нь хараад энэ сайн биш юм байна гэд бүтээсэн байгаа. Тэгээд Адамыг бүтээчихэд дараа нь Еваг Адамаас гаргаж авч бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүн Адамыг байлгачаад тэгээд хүн ганцаараа байх нь сайн биш гэсэн болохоор хүн бурхан хүмүүсийг эрэгтэй эмэгтэй хүнтэй цуг байх нь бурханы тэрхүү систем буюу дизайн байгаа. Бурханы бүтээсэн байгаа. Ганцаараа байх сайн биш тул гэрлэлсэн сайн маа гэсэн утгатай байна. Хоёр нь болохоор гэрэлт нь болохоор хамтран үйлчлэл байгаа. Тэгээ юу гэвэл ийм учраас эр хүн эцэг ихээ орхиод их нартайг нийлнэ. Тэр хоёр нэгэн бий болох аж хөө гэж нийлэл 2:24 дээр. Тэгээд ингээд их нартайг нийлэн тэр хоёр нэг бий болно. Нэг бий гэдэг чинь болохоор нэг бий чинь нэг бий явж байхад хизээж би хөлөө орхичоод явъя гэж чадахгүй бөөрөө орхичоод тийш явъя гэсэн тохиол байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ бол хамтын үйлчлэл бөгөөд урагшаа хамтдаа явдаг бод хамтран үйлчлэлийн утгатай бөгөөд тийм одоо орчуулж болохоор хэсэг байгаа байхгүй одоо англиар interpret гэж байгаа. Тэгэд эрэгтэй эмэгтэй хүмүүс эцэг их орхиод их нэртэйгээр нийлээд бид нэг нийлснээр хамтын үйлчлэгүүд нэг бий болоод нэг бий ижил хамт үйлчлэж түүнээс бөөрөн тэнд үйлчлэж яхад илэг нь өөр газар үйлчлэх гэж яахгүй нэг бий нэг газар нэг газар л явах боломжтой байгаа. Нэг л үйлчлэх боломжтой. Гэрэлт бол хамтран үйлчлэгүүд хамтдаа гэрэлтэн дотор баяр хөөртэй хамт явах нь цуг үйлчлэл байгаамаа. Би энд ингээд яг одоо энэ видео хийгээд бусад бурханд үйлчлэхээ зориулж хахад яг одоо бас манай хүүхдүүдийг харж байгаа эхнэр маань бурханд үйлчлэж байгаа хүн яг адилхан үйлчлэж байгаа. Эхнэр маань юм номлол буюу энэ хүү бурханд өргөх бурхны үгийг бусдыг зоригжуулахад
яг гэр бүл хүүрэн хүүхдүүдэд хамгийн сайнаар харснараа энэ хүү үйлчлэлийг хамгийн сайнаар хийж байгаа юм аа. Энэ бол бурхнаас ирсэн үйлчлэл бүгд хамгийн сайн зүйл юм аа. Тэр хамт үйлчилж байгаа гэсэн. Хэрвээ хүүхдүүд маань ингээд эхнэр маань сайн хандахгүй байхад би энэ номлолыг бэлтэж чадахгүй төвшөнд байгаа. Хийх боломжгүй төвшөнд байгаа. Тэгэхээр зөвхөн тайзан дээр гарч байгаа энэ дэлгэцээр харж байгаа нь та намайг харж болох миний арын албыг үйлчилж байгаа хүмүүс нь үйлчлэл байгаа. Манай үйлчлэлийн төлөө одоо миний хайртай дотны хүмүүс аав ээж ах дүүс гэд залбирдаг хүмүүс байна. Бас бусдын төрхөө залбирлын зуурчлан залбирагч нар байна. Тэдгээрх олон залбирагчдын үйлчлэлээр дамжуулж энэ хүү үйлчлэл хамтдаа явж байгаа. Нэг хүнээр биш. Дандаа хамт явж байгаа. Бурхны хүслийн дагуу, төрөмжийн дагуу байгаа. Тэгээ гэрэл доторх шийдэл ба асуудал ба ганцаарл нь болохоор эхлээд яа түрүү анх ярьсан хохирогчийн сэтгэлгээнээс үүдсэн байгаа. Энэ нэг юмтаа сууснаас болоо л гэх хүмүүс ихэлтэй. Энэ нэг харин арчаагүй нэг юмтаа сууснаас болоод би ингэж зовж юм гэдэг яг хүн хохирогчийн сэтгэлгээгээр үнэлж байгаа. Хохирогч мэд хараад ах юм бол энэ угаасаа шийдэж чадахгүй зүйл байхгүй юу? Хохирогч гэж харах юм нь угаасаа энэ байдлаасаа өөрлөө сайн руу эрг рүү шилжих хэрэгтэй байгаа. Тэгээд энэ тэр хохирогч байдлаасаа эерэг тэрхүү сайн зүйлсийг бүгдээр гаргах хэрэгтэй байгаа. Хоёр дахь нь болохоор нөхөр эхнэрийн үүрэг дээр бүгдээр буруугаар хандсан тохиолдол эхнэр нөхөр хооронд доторх нэг үүргээ солисон тохиолдол бас тэрхүү асуудлууд тэрийг үүргүүдэд зөвөөр авч үзэх хэрэгтэй байгаа. Нөхөр нь удирдах эхнэр нь туслах тэрхүү үүргүүдээ яг байх хэрэгтэй төвшөндөө сүнслэг талбар дээрэж тэр махан биеийн амьдрал дээрэж тэр удирдах талбар дээрэж гэсэн байх хэрэгтэй байгаа. Тэг гэрлэлт хор уршиг үзүүлэх нөлөөлөх зүйлс нь болохоор нөхөр ингээ гэр бүлийн сүнслэг байдлыг одоо ингээд хит тэргүүлэхгүй байх нь эхнэр нь тэргүүлж удирдах тохиолдол гэх түрүүн ярьсан хэрэлдэж маргалдаад эвлэрэхгүй уучлахыг ингээд нэг өдрөөс илүү болох тохиолдлуудад хэрэлтчихэд уучлахгүй ингээд нэг өдөр буюу ууран дээр чи нар бууж аргаг яавал байр бүү гэж байгаа шүү дээ. Тэгээд нэг удаагаад агцсан маа. Асуудлууд олон дахин өдөр ингээд болоод байх тохиолдолд энэ хүү зүйлс нь ингээд явдаг юм аа. Тэгэхээр энэ байдлаас гарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэрхүү ууралсан ч нүгэлвэл ерөөсөө тэрхүү маргалцсан тэрийг хурдан шийддэг төвшөнд очих хэрэгтэй байна. Дараагийн хэсэг нь болохоор санхүүгийн шийдэх зүйлсийг хамтаа шийдэхгүй байх тохиолдол ингээд хийх хэвээр санхүүгийн талбар дээр хийх хэвээр алхмуудаа хийхгүйгээр хоошоо суугаад яах байгаад тахаар яадаг гэвэл тэрхүү ингээд юм одоо гүн англи методод юм хэрэг асуудал үүсээ томроод явах жишээ нь тий санхүүгээс бол гэр бүлийн тэрхүү асуудлын бараг 69% ихэнх хүн санхүүгээс болсон байх тохиолдол жишээ нь байна тий. Тэгэд эдгээр талбарууд дээр хор нөлөө үзүүлэх зүйлсүүдийг бүгд шийдэх хэрэгтэй байна. Санхүүг хамтдаа шийднэ, хамтдаа ярилцаж шийднэ тий. Хэрвээ таны санхүү хамтдаа байдаг бол тэгтээ санхүү заавал тусдаа бай, хамтдаа бай гэдэг би хизээж зөвлөгөө өгөхгүй хүмүүсийн өөрсдийн сонголт. Миний харж үзэж тохиолсноор бол зарим нь ингээд санхүүгээ нийлүүлсэн байдаг. Бараг ихэнх нь миний харж байгаагаар бол бараг ихэнх нь нийлүүлээгүй байх жишээний. Тэгээд аль нь зөв бурууг би орлоцгүй. Ямар ч санхүү дээр шийдэх зүйлс дээр шийдэх хэрэгтэй байгаа. Хэрэлдсэн байвал тэрийг уучлж цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд хэрэлдэхгүй байхад л амьдрахыг хичээх юм те. Тэгээд нөхрийн гэр бүлийн сүнслэг байдлыг удирдах жишээ нь итгэж биш байвал нөхрийгөө их итгэлийн амьдрал эрхийн төлөө залбирах хэрэгтэй байна. Дотн харилцааны үүргээ биелүүлэх байх нэгэндээ ингээд тийм нэгэндээ дотн харилцааны үүргээ биелүүлэхгүй байхад гэж байна. Тэгээ энэний бүгдээр энэ хөдөлгөөгийг гэр бүл нэгэндээ зориул гэдэг тэрхүү хэсгийг уншицгаая. 1-р Коринт номын 7-р бүлгийн 3-аас 5-р хэсэг. Энэ бол зөвхөн гэрэлцсэн хүмүүс бэлгийн амьдралын хавьд ярьж байгаа шүү заяа. Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Энэ юу гэвэл бэлгийн амьдрал руу зориул бүр үүрэгтэй гэсэн утгатай байхгүй. Үүнчлэн эхнэр нь нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Яадаг юм гээд тэр нэг гэр одоо дотн харилцаар нь боож тэгж өшөө авч идэж болохгүй. Тэг эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна гэж байгаа. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. Энэ бол эхнэр хүн ингээд бэлгийн харилцаанд орохыг хүсч байвал нөхөр тэрүүд өөрийнхөө биеийг захирахгүй орох ёстой гэж байгаа байхгүй. За орноо. Эхнэр нь захирах нь шүү дээ. Ой миний би хүсэж байна. Бэлгийн харилцаанд орно гэсэн шууд утгатай. Нөгөөт нь болохоор түүнчлэн нөхөр нь ч гэсэн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна гэж байна те. Тэгэхээр núngууд нас ингээд эхнэр нь хүсэж байвал яг хой нөхөр наашрагна. Нөхөр нь хүсэж байвал хой эхнэр наашрагна. Нөгөөх нь захируулах байхгүй юу?
Мөсөө би өнөөдөр хүсэхгүй байна. Би ядарч байна. Ингэх биш. Библийн дагуу Бурхны үгийн дагуу ингэх ёсгүй. Нэг нэгэндээ зориул гэж байгаа. Та нар нэг нэгнээсээ хагацхаа зогсоо зөвхөн өөрсдөө залбирал зориулгаар тохиролцсон цагт тус тустай байгаад дахин хамт байгаарай. Энэ бэлгийн амьдралын хувьд хүн зөвхөн яг тэрхүү залбирахаар тэрхүү зориулахаар тийм тохиролцсон тэдгээр цаг өдрүүдээс бусад үед дандаа цуг агаар гэж байгаа. Дандаа нэг нэг зориулаарай гэж байгаа. Харин энэ бол хаваад эс тэгвэл сатан та нарыг биеэ барь төвчөхгүй байдлаар чинь сорж магадгүй юм гэж байна. Хэрвээ нэг нэгэндээ зориулахгүй байх юм бол сатан тэрхүү биеэ барь төвчөхгүй байдлаар сорж магадгүй гэсэн үг юм байна. Тэгэхээр бэлгийн харилцаа нэг нэгэндээ зориулах буюу эндээ дотн харилцааны үүргээ биелүүлэх ёстой байгаа. Энэ бол ёстой гэд хэлсэн байгаа. Ер нь бол ёстой гэсэн утгатай шүү бүгдээрээ. Тэгээд ариун сүнсээр хүнийг бүртгөрөх, Бурхны сүнсээр хүлээж авах гэх үгийг Есүс нэрээр өрөөж байна. Бүгдээрээ за энэ хийх алхмууд дээр бүгдээр анхаарал хандуулад өнөөдрийн номлолыг дуусгацгаая. Тэгээ алхам нэг за бүгдээр хамтдаа энэ бол юм залбирал байгаа. Нөхөр ба эхнэрээ уучлах залбирал байна. Тэгэхээр бүгдээр яг одоо хамтдаа залбирцгаая. Бүгд ингэ сонсч ирсэн бол яг энэ хүүцэгт очиод бүгдээр яг одоо нүдэнаад ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Одоо харин одоо нүдэн нэгэд энэ хүү залбирлыг уншъя. За бурхан минь би яг одоо за бүгдээрээ дахиад ариун сүнсээр дүүрээ. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Энэ бүх залбирлуудыг алхмуудыг сайнаар их тусалж өгөрөө. За бурхан минь ээ би яг одоо өөрийн нөхөр эсвэл эхнэрийг нэрийг нь хэлээд уучлж байна. Зүрх сэтгэлээ цэвэрлж байна. Шархалтан зүрхийг минь эдгэж өгөөч. Би Есүс эзэн минь Есүсийн нэрээр залбирч байна. Ингэж бүгдээрээ уучлах юм аа. Хүний үйлсийг бид нар уучлах. Үйлсийг бурхан уучлдаг. Бид нар зөвхөн хүнийг нь уучлдаг юм шүү дээ. Би зөвхөн хүнийг нь уучлахыг сонгож байна. Энэхүү залбирлыг хийж нөхөр ба эхнэрээ уучлах залбирал алхам 1. Алхам 2. Би хохирогч биш гэдэг алхам байна. Тэгээ шийдвэр гаргацгаая бүгдээр. За би яг өөрийнхөө нэрээр хэлье. Би Үлзий дотгын бадрал хохирогчийг бодож сэтгэхээсээ татгалзаж байна. Би бол ялагч. Би эдгээрх тохирогчийн юм эдгээр асуудлууд шүү дээ. Одоо тарган будуун, дуранхай, одоо санхүүгийн муу, гэрүүлгүй гэхээр эдгээр асуудлуудыг шийдэх алхмуудыг би хийж эхэлнэ. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна. Филиппо 4:13-ын дагуу гэж Есүсийн нэрээр тунхлаж байна. Таавал тунхлах нь байна. Тэгээ та бүгд дахиж нэг залбирлыг хийх хэрэгтэй бол ухрааж үзэж байгаа тэнхүү давхар залбирлыг хараарай. Тэгээ давхар залбирлыг хэдэн ч удаа залбирч болно. 3 дахь алхам. Тэгээ энэ бол яг алхам номер 3 болохоор гэр бүлтэй хүмүүстэйгээ. Гэр бүлтэй хүмүүс болохоор би бол нөхрөө хүндэлнэ, хайрлна. Би эхнэрээ хайрлна, мөн ойлгоно гэсэн тэрхүүс сонголт байгаа. Тэгэхээр хавгал эхнэр хүн юу гэвэл би нөхрөө хүндэлнэ, би хайрлна. Тэ? Харин нөхөр хүн бол би эхнэрээ хайрлнаа. Мөн ойлгоно гэсэн сонголтыг яг одоо хийя. Намайг дагаад бүр яг чангаар тунхлаад хэлээрэй. Би нөхрөө хүндэлнэ, хайрлна. Би эхнэрээ хайрлнаа, ойлгоно. Хэрэв та амьдрал тань гэр бүлтэй болохыг бас бурхан хүсэж байгаа гэж үздэг бол бас доор хэсгийг дагна уу? Зарим хүмүүс ингээд би ганц би амьдрнаа гэж сонгосон хүмүүс гэдэг. Энэ яг дараачийн үзэгч асуудал бол яг би гэр бүлтэй болохыг хүсэж байгаа бөгөөд гэр бүлтэй болох нь бурханы хүсэл гэдгийг мэдж байгаа, бодож байгаа хүмүүсийг дараачийн хэсэг рүү орж үзээрэй. Үүнээс цаашаа хэсгүүд нь. Тэгээд гэр бүлтэй болох алхам энэ бол бурхнаас өгсөн зүгээр өдөртөмжийн дагуу хийсэн байгаа олон алхмууд байгаа. Тэгээд Эхлэл 2:18 дээр хэлэхдээ эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш учраас би түүнд тохирох туслагчийг бүтээх хэмээн альджээ гэж хэлсэн байна. Тэгээ энэ болохоор юм сэтгэлгээ ба залбирал байна. Тэгээ ингэж сэтгэх хэрэгцээтэй бөгөөд бас ингэж залбирх байна. Энэ залбирлыг бид нар хамтдаа эзгэе. Би гэр бүлтэй болох нь бурхны хүсэл гэдэгт итгэж байна. Эхлэл 2:18-ийн дагуу. Хоёрдугаар нь би бурхны илгээсэн эсвэл өөрийн сонгосон хүнтэйгээ би гэрлэнэ. Зарим хүмүүс ингээд
хүн ирэх нь заавал бурхны илгээсэн хүн гэж үздэг. Зарим нь болохоор би өөрийнхөө сонгосон тэр хүнтэй гэрлэж өгдөг. Аль ч тохиолдолд та гэрлэх бурхнаас одоо тэр гэрлэх хүн дээрээ ингээд тэр хүнээ сонголт өсгөө бурхнаас илгээсэн гэдэг. Аль ч төгсөл байдлаа тэр хүнийг би ингээд яг нэг залбирлыг хийгээр би бурхнаас илгээсэн хүнийг сонгоно. Илгээсэн хүнтэй гэрлэн өөд нь болохоор би өөрийн сонгосон бурхнаас илгээсэн хүнтэй гэрлэнэ гэж тунгалах юм. Гурав дахь нь болохоор би гэрлэлтэд бэлтгэж залбирч бэлтгэнэ. Тэгвэл би гэрлэх гээд бэлтэж байгаа юм байна ш. Тэгэхээр би залбирч бэлтгэн. Санхүүгийн талбар дээр би залбирч бэлтгэн. Бас санхүүгийн бэлтгэлээ базаан. Сэтгэл санааны хувьд би залбирна. Сэтгэл санааны төлөө залбирна. Би санхүүгийн санаагаа бэлтгэн. Бас махын биеийн хувьд би бэлтэн залбирна. Гэсэн ингээд юм алхмуудыг бэлтгэнэ. За ингээд гурван зүйл бичсэн байгаа боловч гих мэд хувь хүнээ шалтгаалаад өөр өөр алхмууд байгаа. Сэтгэлгээнд нөлөөлөх хүчин зүйлс бий. Одоо жишээлбэл ганц бие хүний одоо амьдралаар нэг хүүхдээ ээжтэй хүн одоо нэг хүүхдээ ганц бие ээж, хоёр хүүхдээ ганц бие ээж, гурван хүүхдээ ганц бие ээж бүгдээр өөр өөр байгаа. Тэгэхээр гэрлээгөө 40 наснаас дээш эрэхтэй бол эмэгтэй хүмүүс хүн болгоны кейс буюу амьдрал нь өөр байдаг. Тэгэхээр энэ хүн гурван алхмаас гадна өөр бас амьдрал нь хийх зүйлсүүд байгаа шүү. Хийж бодож сэтгэлгээний бүх амьдрал дээр гарах зүйлс байгаа. За тэгээд Янгон гэрлэхгүй байгаа хүмүүсийн бас юм залбирал байна. Яагаад хүмүүс гэрлэхгүй байдаг юм бэ гэвэл өөрийгөө ингэ буруугаар тодорхойлцсон байдаг. Тэгээд ингэж өөрийгөө тодорхойлжсэн бол бүгдээр ингэ дараа нь чинь залбирлууд хийцгээе. Би өөрийгөө хөгшин, насан өнгөрсөн, хүн тоохгүй, өнгөрсөн хорвоо, царай муутай, хүнтэй гэрлэхээс хожуу гэд олон ингэ тодорхойлцсон тодорхойлдог бүгдээрээ бүгдийг нь хэлье. Гих мэд хэлж өөрийгөө гутаанд оромжилж байсан бүх муугар хэлсэн үгсийг ба хараалуудыг Назарын Есүсийн нэрээр хэрэгсгүй болгож байна. Энэ үгсээр дамжуулан орж ирсэн, биед наалтсан, орсон ба ойр орчинд байгаа бузар муу ёрын доромжллын муухар хараадаг доош нь хийдэг гих мэд чөтгөрүүд ба сүнснүүдийг хөөн зайлуулж байна. Назарын Есүсийн нэрээр надаас зайлцгаа. Орж ирсэн сүнслэг үүд хаалгуудыг нь хааж байна. Намайг чөлөөсөнд баярлалаа. Есүс. Ингээд хөгшин мөгшгөл янз бүрээр ярьсараа ярихаар дамжуулаад сүнслэг зүйлс заримдаа тохиолдол хүмүүс үүд хаалга нээсэн байдаг. Тийм нээсэн байгуул тэр үүд хаалга нь хаана тэр бас тэр муу сүнсийг хөөх хэрэгтэй байна. Залбирал 2. За энэ нь бол би за энэ хань зам дээр хөвтөж байдаг гэдэг өөрөөсөө гарах үйлдэлүүдийг хийлгүй махан биеэр гой сайхнаар авч явуулгүй амьдарч байснаасаа эрхийг хүсэж байна. Бурханаас надад өгсөн. Гэр бүлийг хүлээж авахд хийх ёстой би бүх алхмуудыг хийхийг сонгож байна. Есүсийн нэрээр амен. Эдгээр зүйлсүүд байна. Тэгээ хамгийн эцэст нь бүгдээрээ хэлэхэд ганц бие байхыг сонгогсод ба сонгогдогсод гэх бас хүмүүс байгаа. 1-р Коринт 7:6-аас хэлэхдээ харин үүнийг би тушаалаар бус зөвлөмж болгон хэллээ. Бүх хүмүүс над шиг байгаасаа гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь юм байхад нөгөө нь өөр байдаг гэж. Гэрлээг болон бэлэвсэн хүмүүст хандаж хэрв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг учраас шатаж байснаас гэрлэх нь илүү дээр. Энэ бол Паул элчин хэлсэн байгаа. Тэгээд 8 дээр дугаар эшлэлээр харахад гэрлээг болон бэлэвсэн хүмүүст хандаж хэрв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг гэж байгаа юм. Паул бол ингээд ганц биеэр амьдраад явж байгаа. Өмнө гэрэлсэн байх магадaltaй гэж тохиолж байгаа. Эсвэл ингээд над чи ганц бэрээ явж байгаа сайн гэж би та нарт хэлж байна гэж байгаа. Гэтэ хэрвээ ингээд бие захирч чадахгүй болохоор махан бие буюу тэрхүү бэлгийн амьдрал дээр захирч чадахгүй байх юм бол тэр гэрлэг шатаж байсан гэрлэх нэр нь болохоор тэрхүү хүсэлтэд шатаж ийснээс зүгээр гэрэлсэн дээр гэж байгаа байхгүй тэр хүмүүсээ. 7-р эшлэлээр харахад тэрхүү нэг нь юм байхад нөгөө нь өөр байдаг гэж үнэлбэр яг тэрхүү нарийн англи орчуулнаас харах юм бол зарим нь ганц биеэр байх нь тийм хүн бас бэлэг өгсөн байдаг. Ганц биеэр байж амьдрч чадах тэтгэр мишнер буюу бурхан дуудагдсан тийм маш цаан хүмүүстэй би уулзж ирсэн. Тэгэж амьдрч чаддаг тэгэхдээ дуртай. Тэр нь угаас бурханаас өгсөн бэлэг бас байх чиний байдгаа. Тэг ийм бас амьдралыг бас сонгодог хүмүүс байгаа. Тэгээ бас сонгогдогсож бас байгаа. Энэ хэсгийг би ингээд орхихгүй бас би бурхны үгэн дээр байгаа бүх зүйлсийг гаргаж ирж тунхаглахыг хүсэж байна. Тэгээ та бүгд бас хэрүүл болсон байх гэж хүсэж байна. Дараагийн сурлаар бүгд хамтдаа уулзцгаая.